Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Сонсогч таны өдрийн мэндийг хүргэе. Гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион дээрээ судалгаа 71 нэвтрүүлгийн маань шинэ 7 өдрийн цоо шинэхэн дугаар хэлэхэд бэлэн болсон байна. Ингээ гэр бүлийн радиогийн 2 дугаар эфирт гэрэл судлаач Амар санаа, гэрэл судлаач Мэг цолмоннаар судалгаа 71 нэвтрүүлгийн даваа гарагийн дугаар дээр ажилладаг үлээ. За бид өнөөдрийн хувьд бол залуу гэр бүлийн тулгамдсан асуудал Дорногов аймгийн жишээн дээр бас одоо судлагдсан байдлыг ярилцахаар бас бэлэн болсон байна. Амраадаа энэ өдрийн мэндийг хүргэе. За цомодоо болон гэр бүлийн радио 104.5, 84.5 сувг дээр долгионод харуулсан сонсож байгаа. За мөн судалгаа 71 нэвтрүүлгийг лайваар үзэж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд залуу гэр бүлүүдэд тулгамдж байгаа маш олон асуудлууд байгаа. Тэгэхээр Дорногов аймгийн жишээн дээр цомо маань өнөөдөр ярихад бол бэлэн болсон байна. Тэгээд Дорногов аймгийн жишээн дээр Дорногов говийн бүсийн аймагуд өөрсдөө онцлогтой. За хангаан бүсээс ялгаатай. Тэгэхээр өнөөдрийн бэлдсэн судалгаан дээр бас юу гэж байна, залуу гэр бүлүүдэд тулгамдж байгаа ямар асуудлууд байна энэ талаар яриад эхлэе тий. Тэгээд үзэгчтэй сонсогчтой өнөөдрийн нэвтрүүлэгтэй холбоотой та залуу гэр бүл бол таны амьдралд бас ямар асуудал тулгамддаг бэ? Энэ талтай холбоотой ярилцаж хэлэлцэх зүйлээ та лайвын доор коммент хэсэгт сэтгэл хэлбэрээр үлдээгээрэй гэж нэвтрүүлгийнхэнд хэлье. Судалгаа 71 нэвтрүүлэг маань баримттай, бодиттой, их сурвалжтай мэдээллийг сонсогч таны амьдралд бас яг энэ гарах гарцтай шийдэлтэйгээр нь хүрэгдгээр онцлогтой нэвтрүүлэг юм. За мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа болохоор бас нэвтрүүлэгтэй уялдаа, судалгаатай уялдаад бас яг тэр зөвлөмжүүд, практик зүйлсүүдийг бас ярьдаг байгаа. За Дундгой аймгийн гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын гэр бүлийн асуудал хариулсан мэргэжилтэн Пүжин ламын судалсан энэ одоо Дундгой аймгийн жишээн дээр одоо ийм судалсан судалгаа байгаа юм л та. За тэгээд энэ судалгааны үр дүнд бол хэд хэдэн одоо ийм факт хүчин зүйлсүүдийг нотлох гэж одоо манай залуу судлаач бас оролцсон байгаа. За судалгааны гол агуулга бол товч мэдээлэл юу бэ нэ гэхээр зэрэг дэлхийн дахны даяаршил, соёлын өөрчлөлт болон дотоодын одоо нийгэм, эдийн засгийн байдал Монгол гэр бүлийн бүтэц хэм маягт хүчтэй нөлөөлж байгааг харуулахыг хүссэн. За гэр бүлийн зөрчил, салалт, за тэр дундаа архиталт, ядуурл, инфляц те. За тэгээд энэ шилжих хөдөлгөөн гадаадад гарч ажиллах зэрэг хүчин зүйлсүүд голлон одоо нөлөөлж байгааг энэ судалгаан дээр харуулсан байна. За Дундгой аймгийн статистик судалгаа буюу 2016-аас 2020 оны хувьд ингээд ажиглаад үзэхэд аймгийн нийт хүн амын 30.6%-ийг нь залуучууд эзэлдэгч. За сүүлийн жилүүдэд гэрлэлт буурсан. Салалт бол улам залуужж байгаа. Ийм хандлага бол ажиглагдах болсон. За шүүхийн статистикаар салсан нийт хосуудын 57% буюу 18-аас 35 насныхан одоо цонхлон одоо оршиж байна гэсэн ийм дүгнэлт бас гарч байгаа. Хамт амьдарсан хугацааны хувьд бол 7-оос дээш жил хамт амьдарсан одоо гэр бүлүүдийн салалт хамгийн өндөр буюу 62.7%-ийг эзэлж байна. За тэгээд үүнтэй уялдаад бол бодлогын хэрэгжилт ба төрийн одоо ийм зохицуулалт дутагдж байгааг бол судлаач маань ингэж гаргаж ирсэн. Төрийн баримтлах бодлогод залуу гэр бүлийг орон сууцтай за цаашлаад яг амьдралаа ингээд авч явахад эхлүүлэх тэр одоо тий бодлогыг дэмжих хөтөлбөрүүд одоо ингэж дутмаг байна. Энэ дээр нь ядаж одоо дэмжих юм хөнгөлөлттэй хурд хугацааны зээл ч юм уу түрээс лизингийн үйлчилгээ зэрэг одоо энэ зүйлсүүд бол байдаг боловч бодит амьдрал дээр бүрэн хэрэгжихгүй байгаа нь биелэлээ олохгүй байгаа нь залуучууд эргээд амьдралаа ингээд бүтээж авч явахад их нөлөөлж байна. За олон улсын жишээн дээр ингээд харах юм бол одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 3% зөвхөн гэр бүлийн бодлого, тэтгэмж, орон байр, хүүхэд асрах, өрх толгойсон эцэг их зэрэг бол ингээд зарцуул болдог. Гэтэл одоо яг Монголын хувьд бол яг ингэж дэмжиж байгаа бодлого нь амьдрал дээр харагдахгүй байна. За Дундгой аймагт хэрэгжиж байгаа гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн 39% залуу гэр бүл, за 60% нь асуудлыг одоо шийдвэрлсэн ч 40% нь бүрэн шийдэрлэгдээгүй байна гэсэн одоо ийм судалгаанууд энэ одоо ингэж ерөнхий байдлаар дүгнэхэд бол харагдаж байгаа. За тэгээд энэ судалгаагаар наривчлаад бас явъя гэж бодож байна. Сонсогч үзэгч та бас нэвтрүүлгийг маань үзэхээс гадна сонсохоос гадна үзэх боломжтой. За энэ үзэж
байгаа лайвыг маань бас яг энэ Дундгой аймгийн одоо тий зар групп байвал бас шеэрлээд энэ судалгаа бас яг амьдрал дээр хэр хэрэгжиж байна, хэр үнэн бодит байна вэ гэдгийг Дундгой аймагт амьдарч байгаа бас залуу гэр бүлүүд маань өөрсдийнхөө сэтгэлийг илэрхийлээд ахуй амьдралыг бас яг энэ лайвын манд доор шууд амжуулалтын манд доор бичих боломжтой. Ингэснээрээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад бид нар төрт одоо тий төрийн бас яг шийдвэр гаргах төвшний хүмүүст бас хүрэх бүрэн боломжтой юм шүү. Судалгаа 71 нэвтрүүлэг нь судалгаатай, нотлоготой, их сурвалжтай мэдээллийг түгээдэг гэдгээр онцлогтой нэвтрүүлэг байна. За тэгээд хоёулаа ерөнхий дүүнэлт бол ийм байна. Тэгээд судалгаа руу орох уу? За судалгаанаас харахад одоо онцлмоор санагдж байгаа, чухал тооцогдож байгаа ямар зүйлүүд бас байна. За энэ судалгаанд маань бол яг Дундгой аймгийн одоо ингээд залуучуудыг хамруулсан ерөнхийдөө залуу гэр бүлийн одоо тий онлайн талаар зарим асуудлууд, судалгааны арга зүй, за залуу гэр бүлийн эдийн засаг амжиргаа, харилцаа, сэтгэл зүй болон эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал одоо дүн шинжилгээ хийсэн гэсэн ерөнхийдөө ийм 5 бүлэг байгаа боловч яг гол одоо юу судалгаа нь оршиж байгаа нь болохоор энэ 3 дугаар бүлэгт байгаа юм л да. Тэгээ надад бол анхаарлыг нь ингээд татж байгаа нь жишээлбэл одоо юу гэдэг гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар гэдэг агентлаг ажиллаа, тэгээ судалгаа хийгээд ингэж байгаа боловч нөгөө талаар залуу гэр бүлүүд маань өсөх хүсэлтэй, дэвжих хүсэлтэй, үүнийхээ хүрээнд одоо хот суурин газар барааддаг ч юм уу те нөгөө шилжин явах гэсэд бас ихтэй байгаа. Нэргээд энэ яамдууд яг гэр бүлээ бариад ажиллахад нь ихээхэн бас ийм амаргүй бас байдаг болов гэж бодчих. Нөгөөтэйгүр хотоос ирж байгаа гэр бүлүүд бас яг байгаад энэ асуудлууд бас ийм шийдэгдэх боломжууд бас үүсдэг бахаа гэсэн ийм таамгууд бол байна л да. За залуу гэр бүлүүдийн одоо энэ судалгаа нилээдгүй одоо юм байдгийм байна. За нийгмийн хамгаалал одоо хөдөлмөрийн яамнаас санаачлагаар хийгдсэн Монгол гэр бүлийн харилцаа өнөөгийн байдал суурь судалгаа бол 2004-2010 гээд за хамгийн сүүлд яг энэ дээр нөгөө 2025 онд даваа гаргуулган бас яг ярьж байгаа шүү дээ. Гэр бүлүүдийн одоо юм асуудлуудыг ярьсан энэ судалгаа бол байгаа. За тэгээд яг эндээс дүгнэгдээд яг одоо Дундгой аймгийн ийм судалгаанууд гарч байгаа. За залуу гэр бүлийн талаарх ингээд ойлголтууд бас явна. За би яг нөгөө судалгааныхаа хэсэг дээр ямар ч хэсэн гээс очиодхийд манай сонсогчид нэвтрүүлгийг маань бас сайхан шеэрлээд түгээж өгөөрэй. За амрааныг юм ярьж явах уу? За Дундгой аймгийн хувьд ийм байдгийн байж. Тэгэхээр ер нь бол залуу гэр бүлүүдэд тулгамддаг томоохон асуудлуудын нэг. За нэг ялангуяа хөдөө газар амьдардаг залуучуудын хувьд техник технологийн хөгжил, за боловсрол, мэдлэг, цаг үетэйгээ хөл нийлүүлэх гэдэг олон талт зүйлүүд дээр бол яхахгүй хөдөөний залуучууд ягаад хот руу орж ирээд байна гэдэг үндсэн суурь шалтгаан суурь асуудлууд байгаа. За дээрэс нь хөдөөр нутагт нөгөө ажлын байр хүмүүс байдагтай уялдуулаад ажилгүйдэл нөхцөл байдал өөрөө өндөр байдаг. Энэ нь өөрөө эргээд нөгөө санхүүгийн чадамжийг гэр бүлийн өрхийн эдийн засгийг бүрдүүлэх, өрхийн эдийн засгаа бэхжүүлэх энэ тал дээр бол хүндрэлийг үүсгэдэг учраас ихэнхдээ нөгөө суурин газар руу орж ирж ажил хийх, за ийш тийшээ рострийн ажил хийх гэдэг энэ нөхцөл байдлуудыг одоо аль ч аймгийн, аль ч сумд, аль ч харьяанд байгаа хүмүүс маань хийгээд байгаа. Нэг ялангуяа одоо энэ уулуурхайн тээвэрт явахаас өксүүлээл ачаа бараа зөөдөг тээвэрт явахаас өксүүлээл иймэрхүү ажлууд руу их орж байгаа. За яг мал малж байгаа залуучуудын хувьд бол арай өөр. Мэдээж нөгөө малаа дагаа авчиж байгаа учраас эдийн засгийн хувьд ч ихсэн арай өөр. За тэгтэл яг нөгөө боловсрал мэдлэгтэй сумдаа очдог, тэнцэн яг тэр мэрэгжилтэнд тохирсон ажлын байр оронтой байхгүй учраас эргээл нөгөө нэг хот руу явахаас өөр аймаг суурин газар бараатахаас өөр сонголтгүй болчдөг ийм тохиолдлууд бол нэлээдгүй байдаг. Тэгэхээр яг харахгүй нөгөө хөдөө тийшээ тэлсэн төрийн бодлогыг хэрэгжүүлж хөдөө залуучуудыг хэрхэн яаж уйж тогтоох вэ гэдэг энэ бодлогыг л одоо төрийн зүгээс барина гэдэг. Нэг ялангуяа хөгжлийг нэг газар бөөгнүүлэх биш тэлж явуулах гэдэг энэ бодлогыг барина гэдэг чинь өөрөө их чухал болчиход байгаа. Саяхан би нэг нэр нөлөө бүхий одоо нэрийг хэлээд явах. Нэр нөлөө бүхий нэг хүний постыг уншчихлаа л та. Тэгсэн чинь тэнцээ тэгжил одоо улсын наадмыг бол ингээд ер нь
дан ганц ингээд Улаанбаатар хотод хөдлөө одогт хийгээд байх бишээ. Ээлжлээд нэг аймгаар нь дамнаад ингээд хийвэл тэрийг дагсан нөгөө хөгжил аливаа зүйлүүд ингээд хийгдэж эхэлнэ. Тийшээ төсөв мөнгө янз бүрийн юм чиглэгдэн дагаад тухайн бүс нутаг хөгжих адаглаад л одоо улсын наадмыг аймагтай зохион байгуулна гэдэг чинь тэнцээ нөгөө стадионоо шинжлэх барих гэл олон талт зүйлүүдийг ингээд хэрэгжүүлж эхэлнэ. Өмнө нь нэг 20-30-аад морь уралдаал болчдөг байсан бол тэнцээ олон морь уралдуулах нөхцөл байдал, орлон бүх барилдуулах нөхцөл байдал гэл ингээл нөгөө суур юмнууд дагаад нөгөө эн чинь улсын хөгжил хөдөө тишээ тэлэх тухайн аймаг бүс нутаг руу иргэд өөрөө зорж очих гэдэг янз бүрийн олон талт зүйлүүдтэй л гэж ярьж илээ л дээ. Тэгээд битсэн байлээ. Тэгээд тэнцэнээс харахад нэг ялангуяа одоо төрийн зүгээс залуу гэр бүлүүдийг дэмжих нөхцөл байдал бодлогыг зангидах нь өөрөө орчин үед бол их чухал байна гэдгийг судлаачныхаа зүгээс би бас хувьдаа харж авдаг. За тийм шүү те. За одоо яг судалгааныхаа юг Дундгой аймгийн жишээн дээр гэсэн. За энэ судалгааны аргачлал бол хоёр төрлөөр хийсэн байна. Мэргэжилтэн байна. За нэгт нь болохоор асуулгын арга, за хоёрт нь болохоор эксперт ярилцлагын арга гэсэн ийм хоёр аргаар хийсэн. За тэгээд асуулгын аргад урьдчилан боловсруулсан асуудлуудыг Дундгой аймгийн 15 сумын 18-аас 34 насны залуу гэр бүлээс авсан байна. За тэгээд ямар ч гэсэн аймаг сумуудад маань залуу гэр бүлүүд бас оршин тогтноод те аж ахуйгаа мал соёлоо бас ахуй соёлоо авчин гэж хадгалж үлдэх нь бол манай үндэсний хувьд бол их чухал ийм одоо тий асуудлуудын маань нэг. За хоёрт нь болохоор эксперт ярилцлага буюу орон нутгийн одоо удирдах төвшний ажилтнууд, өмгөөлөх цагдаа, шүүхийн асуудал хариуцсан мэргэжилтэнгөө сумын нийгмийн одоо бодлого хариуцсан мэргэжилтнүүдийг бас ингээд хамруулад ярьсан ийм хоёр төрлөөр судалгаагаа авсан байна. За мэдээлэл цуглуулах арга дээр болохоор тоон болон чанарын зай баримт бичгийн гэдэг ийм мэдээллүүдийг авсан байна л да. За ямар ч байсан 15 сумд гэдэг маань Даацаг, Баян Жаргал, Хуулт, Говь Ухтаал, за Гурван сайхан, Дэрэн, Дэлгэр, Цогт, Дэлгэр хангай, за Эрдэнэ далай, за Луус, Үлзийт, Өндөршил, Сайн цагаан, Сайхан овоод цагаан дэлгэр гэсэн ийм сумдуудын одоо сумдуудад амьдардаг одоо энэ залуу гэр бүлүүдээс судалгаа авсан. За тэгээд энэ судалгааныхаа хүрээнд хэд хэдэн асуудлуудыг бас ингээд ярилцсан байгаа. За нөгөө судлаач маань нөгөө өөрийнхөө үзэл бодлыг ингээд судлаад ингээд нөгөө тулгаад ингээд бичээд явцсан жоох энэ судалгаан дээр ингээд ажиллах жоохон төвхтэй л байгаад байна л да. За эрүүл мэндийн хувьд бол ямар ч гэсэн эмнэлгийн тусламж, чанар үйлчлэгээ хүртээмжийг нэмэгдүүлэх хүн амын дундаж наслалт нь бол 2019 онд 74.3% байсан. 2024 онд 75-д хүрсэн гэсэн ийм одоо юу гарч ирсэн байна. Эннийхээ хажуугаар нөгөө экспертүүдийн одоо ярилцлага тэмдэглэлүүдийг оруулаад ирсэн учраас яг ийм ажил хийсэн гэдэг одоо ийм тайлангууд бас ингээд ороод ирсэн нэргээд ингээд харахад жоохон төвхтэй болоо би жоохон хайгаад байгаа шүү. За чанарын сургалтын чанарын үнэлгээний одоо ийм дунджаар 2019 онд 39.1% байсан, 2024 онд 47% хүрсэн гэж боловсролын талаас бол мэдэгдсэн байна. За хүн амын гэр бүл талаас бүлгүүдийн онцлог хэрэгцээ нийлсэн одоо хөтөлбөр болон яг энэ арга хэмжээ хэрэгжүүлж байгаа ажилтан хүчний оролцоо бол 2019 онд 74.8% байсан, 2024 онд 77% болж ямар ч байсан ингэж хөгжиж байгаа, өсөж байгаа гэсэн ийм одоо тэмдэглэгээнүүд бол явж байна л та. Залуучуудын хөгжлийн төвөөр үйлчлүүлсэн залуучуудын дундаж хувь бол 19 онд 22% байсан бол 24 онд 45-д хүрсэн. Ер нь бол илүү бас хөгжиж байгаа, соёлжж байгаа гэсэн бол мэдээллүүд байгаа дээ. За үндэсний бахархал өв соёлын хувьд бол яг энэ өв соёлоо одоо ингээд гэгэрүүлэх, өв соёлоо түгээх юм бүтээлч одоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх энэ зүйлсүүд нь ч гэсэн ер нь харьцангуй бас хөгжсөн байна шүү. За яалтчгүй нөгөө орон нутагт амьдардаг гэр бүлүүд учраас ахуй соёлын ийм тэмдэглэлт энэ зүйлсүүд бас яг ийм байх боломжтой одоо ингээд судалгаан дээр бол ингээд ороод явж байгаа юм л та. За Монгол улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гэсэн одоо ийм бодлого байгаа юм байна. Төрөөсгөн амын хөгжлийн одоо дэмжих талаар энэ бодлогот бол гендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр зэрэг одоо гэр бүл чиглэсэн ийм тодорхой зорилтууд бол байгаа. Сүүлийн 2 жилд Монголын эдийн засгийн байдал одоо ингээ хүндэрч байгаа, гэр бүлийн нөхцөл байдал ядуурлыг бууруулах одоо яг ийм өөрчлөлтүүд ингээ гараагүй байгаа ч гэсэн нийгмийн халамжийн хөтөлбөрүүд өрх гэр бүлийг дэмжих үзүүлэх ийм нэмэгдүүлэх чиглэсэн хөтөлбөрүүд бол орон нутагт маань бол тодорхой төвшөнд ийм хэрэгжиж байгаа гэсэн ийм одоо дүгнэлтүүдийг бол өгсөн байна. За энэ судалгаанд маань бол яг эрэгтэйчүүдийн 290 хүн, за тэгээ эмэгтэйчүүд бол 515 хүн бол хамрагдсан байна. Эдгээр хамрагдсан хүмүүсийн
насны хувьд бол боловсролын байдлаас нь ингээ харах юм бол хамгийн бакалаврын одоо ийм зэрэгтэй хүмүүс 34, за хамгийн бага хувиар буюу бага боловсролтой хүмүүс маань 33 хүн хамрагдсан байна. За эргээд ингээд нөгөө бага боловсролтой гэрлэх насны хүмүүс байгаад байна гэдэг чинь боловсролын хүртээмж орон нутагт маань бас хэрхэн хэрэгжиж байгаа гэдгийг бас харах анзаарах боломжтой тий. За гэрлэлтийн байдал яг орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн хувьд энэ Дундгой аймгийн жишээн дээр бид нар ярьж байгаа гэрлэлтийн баталгаатай 805 одоо хүнээс гэрлэлтийн баталгаатай нь 394 хүн гэж одоо тэмдэглэгдсэн байна. Гэрлээгүй хамт амьдарч байгаа нь 233 хүн гэж тэмдэглэгдсэн бол гэрлэлтэд цуцлуулсан 153 хүн энэ судалгаанд маань хамрагдсан хүмүүсийн 153 байгаа юм байна. За бэлэвсэн 25 хүнийг бас яг хамруулсан ийм тэмдэглэл бас байгаа тань. За энэ ингээд тоо баримт дээр ч гэсэн ингээд дүгнээд харахад гэрлээгүй хамт амьдарч байгаа хүмүүсийн тоо нь гэрлэлтийн баталгаатай амьдарч байгаа хүмүүсийн тоотой энэ зэрэгцгүүц бас байгаад байна шүү дээ. Баталгаатай нь 394, за гэрлээгүй ирнэ хамт амьдарч байгаа нь 233 гэж байгаа юм. Тэгэхээр яг орон нутагт амьдарч байгаа иргэдийн маань хувьд хамтран амьдрахсад гэдэг энэ ойлголтын талаар бас ийм яг зөв ойлголт хэр байгаа бол гэтэл яг амьдрал дээр ингээд амьдраад байгаа хувь нь бас нэлээдгүй өндөр байгаад байгаа нь судлаачдын хувьд бол нэлээд бас яг юм сэтгэл имзэглүүлэхээр тий. Тэгэхээр хамтран яг энэ амьдарч байгаа хүмүүсийн хувьд бас ямар эрх ашиг, ямар үүрэг үйлчлэлтэй вэ гэдэг талаар хоёлаа бас олон нийтэд нэг ийм мэдээлэл өгчүүл ямар вэ гэж бодож байна тий. За мэдээж гэдгээр хүмүүс маань эрх тэгш үүрэг хариуцлага хүлээд гэхдээ эрхийг эдлэх гэдэг тал дээр бол харьцангуй бас ийм татгалцдаг ийм онцлог үйлчлээд байдаг штэ. За амраа маань бас энэ тал дээр мэдээллийг өгөөд өгвөл хамтран амьдрагчдын талаар. За ер нь бол гэр бүл төлөвлөлт гэдэг энэ сэдв бэхэн үед ч одоо үед ч хүмүүсийн дунд байдаг шин содон сэдвүүдийн нэг гэж судлаачныхаа зүгээс би бодож явдаг. За гэр бүл төлөвлөлтийг сайн хийн гэдэг өөрөө урт удаан өнөр өтгөн аз жаргалтай сайхан гэр бүлийг бий болгох их үндсэн гэж хэлж болно. За гэтэл Монголд үүсэж байгаа гэр бүлүүдийг ингээ харахад харилцаа ингэж явж байгаад гів гинтэл нөгөө гэрлэлт бий болгосон гэдгээ хүлээн зөвшөөрөх нөхцөл байдал, гэрлэлтийг үүсгэх нөхцөл байдлууд ихэнхдээ байгаад байна. Нөгөө талдаа хүүхэд гэдэг зүйл төлөвлөгөөнд байгаагүй гинтийн бэлэг. Гів гинтэл хүүхэдтэй болдог. За тэгэл дараалж одно олон төрөх нөхцөл байдлууд. За тэгэл цомогийн түрүүний асуусан тэр хамтын амьдрал гэдэг сэдв бол Монголд бол ингээд бас л одоо өргөн дэлгэр яригдахаар хэмжээний хамтран амьдрал чинь өөрөө үүрэг хариуцлага байхгүй. Хин хизээч яаж ийгээд хохироод хоёр тишээ болцохойц хуулийн хүрээнд хүчин төгөлдөр биш ийм гэр бүлийн хэлбэр. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд чи эргээд л нөгөө нэг гэр бүл гэдэг ийм юм байдгийн байна гэдэг нөхцөл байдлыг ухамсарлах, үнэлэх, гэр бүлээс авах таашаал мэдрэмжийг багасгах энэ нь өөрөө эргээл нөгөө хортой харилцааг ирээдүйд үүсгэх сэтгэл зүй, зан чанарын бүх суурийг дэвсчдэг. Тэгэхээр болж өгвөл гэр бүл төлөвлөлтийг сайн хийн гэдэг өөрөө их чухал байна. Орчин үеийн залуучуудын хувьд гэр бүл төлөвлөлтийг хийн гэхээр ерөнхий ойлголт мэдлэг дутмаг учраас өөрсдийнхөө амьдралд энэ сэдвийг судалж энэ сэдвээр тулгуурлаад өөрийнхөө амьдралыг барих энэ нөхцөл байдлуудыг аль болох хийхгүй байгаад байна. Тэгэхээр энийг хийхин тулд яа харахгүй нөгөө хэрвээ та үнэхээр өөрөө хийж чадахгүй бол мэрэгжлийн сэтгэл зүйч, гэр бүл судлаач, ийм хүмүүсээр хандаж аливаа асуудал дээр улс ортой хандна гэдэг өөрөө чухал. Би гэрлэлтэнд бэлтгэх хөтөлбөр гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. За гэрлэлтэнд бэлтгэх хөтөлбөрт бол нэг 10 гаруй хос одоогоор гэр бүлээ төлөвлөөд аз жаргалтай сайхан харилцааг эхлүүлсэн бол явж байгаа. Тэгэхээр гэрлэлтэнд бэлтгэх хөтөлбөр өөрөө эргээд нөгөө хувь хүнтэй нь уялдаа холбоотой байх хэрэгтэй, нийгэмтэй уялдаа холбоотой байх хэрэгтэй, хоорондын харилцааны зохицуулалтыг хийдэг байх хэрэгтэй, харилцаанд нөлөөлдөг гадны хүчин зүйлүүдийг шийдвэрлэдэг байх хэрэгтэй гэл олон талт нөхцөл байдлуудыг үүсгэдэг учраас залуучуудыг алдаа баг оноо ихтэй амьдралаа анханаас нь ахуулаад эмх зэгцтэй барих ийм нөхцөл байдлыг үүсгэдэг ийм ач холбогдолтой. Тэгэхээр энэ төлөвлөлт гэдэг энэ сэдвийг Монголд одоо нөгөө шин сэдв биш. Энэ сэдвийг залуучууд бүр ингээд өөрсдийнхөө амьдралд нэвтрүүлдэг хөдөө гэлтгүү хот гэлтгүү. Одоо бол ингээд
Generation Z үеийн ихнийг бол энэ нийгмийг өөрчлөн сайхан болгоно гэж яриад байгаа боловч Gen Z үеийн ихний хамгийн том дутагдал юу вэ гэхээр emotional quotient буюу сэтгэл зүйн чадамж султай. Угдаад сураагүй. Энэ нөхцөл байдал нь эргээд нөгөө гэр бүлийн харилцаан дээр буухаар харилцааны маргаан зөрчилдөө маш хүндрэлтэйгээр ханддаг, эмзгээр ханддаг. Энэ нөхцөл байдал нөгөө гэр бүлийн харилцааг улам их дордуулах нөхцөл байдлыг үүсгэдэг. Тэгэхээр харилцаанд үүссэн олон талт зөрчлийг эргээр зөвөр шийдвэрлэж ийж гэрэлтийн сэтгэл ханамж өндөртэй хин энтэйгээ эв найртай сайхан харилцааг өрөөд явах нөхцөл байдлыг бийжүүлдэг. За гэтэл залуу гэр бүлүүдийн хувьд одоо цомогийн түрүүний Дундгой аймгийн жишээн дээр хийсэн судалгаанаас ингээд сонсож байхад 10 жил болоод салж байгаа хосууд 60% гэдээ ярьжсэн шүү дээ. Тэгээ энэчнээс харахад 10 жил нуралтай харилцааг үүсгэсэн. Энэ нь өөрөө эргээд нөгөө төлөвлөлтгүй, мэдлэггүй, боловсралгүй, эрүүл зөв харилцаагүй ийм байдлаар 10 жил явчихаар эцэстээ шантарж байгаа, сэтгэл зүйн хувьд туйлдж байгаа, харилцааны зөрчил нь бүр хүндэрж байгаа, бие биенийгээ хайрлах мэдрэмж нь суларч байгаа. Эргээд л нөгөө нэг салалт гэдэг хаалгыг татахад хүрэж байгаа. Тэгэхээр залуу гэр бүлүүдийг бат бэх доктортой гэр бүлийг бий болгох гэвэл гэр бүл төлөвлөлтийг сайн хийх, мэрэгжлийн экспертүүдээс, мэрэгжлийн хүмүүсээс туршлага судалж байж гэр бүлээ төлөвлөж бий болгоно гэдэг чинь өөрөө их чухал. Юуны туханд хүрээгүй байжгаад нөгөө бэлгийн харилцаанд орчдөг, гинт хүүхдтэй болчдөг. За одоо хүүхд өнчрүүлээд явах уу гэж суучдаг. За эцэстээ зан чанарын хувьд хизээч нийцхэргүй, уусгааргүй, бие бинийгээ хүлээн зөвшөөрөхөөргүй, хоёр талынх нь бие бинийгээ хүлээн авахааргүй. Энэ харилцаа чи эргээд л нөгөө нэг эвдрэлцлийг бий болгодог. Эннийх хохирогч нь нөгөө хүүхдүүд байдаг. Тэгэхээр болж өгвөл анханасаа төлөвлөлтөй барина гэдэг өөрөө чухал. За гэр бүл судлаачийн хувьд бол цомогийн яриад байгаа тэр хамтран амьдрал гэдэг зүйлийг бол би өстой огтоосоо дэмждэггүй. Энэ өөрөө хүний амьдралд хор нөлөөтэй. За олон талт хэлбэрээр ашиг сонирхлын үүднээс одоо Улаанбаатар хотод ч тэр Хөдөө орон нутагт ч тэр их баг ямар нэгэн хэмжээгээр хамтран амьдралын хэлбэрүүд бол байна. Гэхдээ энэ нөхцөл байдлууд чинь эргээд хувь хүний суур зан төлөв сэтгэл зүйд эргээд нөгөө ямар ч үүрэг хариуцлагагүй хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагагүй учраас эргээд тухайн хүнд гэр бүлийн талаарх гэр бүл гэдэг чинь ийм байна гэдэг буруу ойлголт нөхцөл байдлыг үүсгэждэг. Хамтран амьдралын нэг ашигтай хэлбэр гэж үзээд байгаа нөхцөл байдал нь за хинийхээ хэрэгцээг хангach чинь, хиндээ тусалч чинь, эмэгтэй хүн ийм байдаг, эрэгтэй хүн ийм байдаг гэдэг нэг ерөнхий ойлголтыг авч чинь. Гэхдээ тэр хоёр гэр бүл болоод цаашаа явна гэхэд хизээд ч салахад бэлэн, хизээд ч нөгөө эрх үүргээр холбогдоогүй учраас эргээд нөгөө нэг хэврэг нөхцөл байдлыг үүсгэдэг. Тийм учраас судлаачийнхаа зүгээс энийг бол ерөнхийдөө дэмждэггүй. Гэр бүлийн радиогийн бодлогоч гэсэн ерөнхийдөө энэ хамтран амьдралын хэлбэрийг дэмждэггүй. Тэгэхээр болж өгвөл албан ёсны хуулиараа хүлээн зөвшөөрөгдсөн, хоёр талынх нь хүлээн авсан, Монгол улсдаа данслагдж бүртгүүлсэн ийм хууль эрх зүйн хүрээнд бүрэн одоо суур нөхцлүүдэд зассан ийм харилцааг эхлүүлж гэр бүл болно гэдэг өөрөө чухал байдаг шүү гэдгийг олон залуу гэр бүлүүд маань залуучууд маань бас ойлгоод аваасай. Дээхэн үед бол одоо хүн чанар их сайн байж, мундаг байж одоо үед бол нөгөө хүн чанар, хүний үнэр гэдэг зүйл жоохон муутцсан учраас эргээд нөгөө хамтран амьдрах энэ хэлбрээс үүдэлтэйгээр сэтгэл зүйд шарах авах юм тохиолдол, гэмтэл авах тохиолдлууд их байгаад байгаа учраас энэ тал дээр ингэж яриад байгаа гэдгийг сонсогч үзэгчд маань бас ойлгоосай гэж хүсэж байна. Яг зөв. За тэгээд нэг эхнэрийн нөхөр, нэг нөхрийн нэг л эхнэр байх нь одоо тий зөв юм шүү, чухал юм шүү. За ингээд Дундгой аймгийн жишээн дээр залуу гэр бүлийн жишээн дээр бид нар орон нутгийн гэр бүлүүдийг бас ингээд төлөөлүүлээд харж байгаа. Мэдээж одоо юу гэдэг нэг аймгийн одоо жишээгээр бүх одоо орон нутгийг төлөөлжүүлж болохгүй ч гэсэн бидэнд судлагдсан юм байдал байгаа учраас бас энийг ингээд харж байгаа тий. За судалгааны дүнгээр судалгаанд оролцогчдын нас ам бүлийн тоог дунджаар тооцоход 27 настай ам бүл нь 3-5 хүүхэдтэй тохиолдлууд байна. За ерөнхийдөө бол төрөлт одоо нэлээд өндөр гэдгийг бас эндээс харж болж байгаа юм л да. За хамгийн их нь буюу одоо 8 гишүүнтэй тохиолдол байна гинэ. Өөрөөр хэлбэл 6 хүүхэдтэй гэсэн үг шүү дээ, тий. За ажил эрхлэлтийн байдлыг авч үзэх юм бол гэр бүл дунджаар 1 гишүүнтэй
нэг гишүүн ажилтай хамгийн ихтэй 2 гишүүн нь одоо тодорхой ажил эрхэлдэг. Үрхийн дундаж орлого бол 535 мянган төгрөг байна. Тэгэхээр эн чинь нөгөө үрхийн яг одоо нөгөө амжиргааны төвшнөөс одоо нөгөө цалингийн доод төвшнөөс бол харьцангуй бага байгаад байна шүү дээ. Тэгэхээр орон нутагт хөдөлмөрийн бас яг энэ үнэлэгдэх хэлбэр бас ямар байдаг вүлээ гэдэг талаас нь бид нар бас бодовчтой. За нийт залуу гэр бүлүүдийн малын тоо толгой одоо дундаж 74.2, за хамгийн олондоо 1300 малтай ийм залуу гэр бүлүүд байна. За мал хамгийн одоо бага малтай залуу гэр бүл нь 28 тооны малтай, одоо 28 гэдэг чинь 28-аар л явна гэсэн үг шүү дээ, тий? Тооны малтай гэдэг чинь. За тэгээд судалгааны дүнгээс залуу гэр бүлийн голлох одоо амьдралын амжиргааны их үүсвэр нь цалин, хуваарь хөдөлмөр эрхэлсэн орлого, за хүүхдийн мөнгөний одоо орлогоос ингэж бүрдэж байна. За энэ нь илүү нөгөө ийм аймгийн одоо сумрууд руугаа одоо төвлөрсөн гэр бүлүүдийг бас хэлж явах шиг байна, тий? За залуу гэр бүлийн эрхэмлдэг одоо зүйлс нь зорилтод гэр бүлээр харьцуулан авч үзэхэд бол дараах харагдаж байна л та. За гэр бүлийн эрхэмлэл буюу үнэт зүйлсийг нэг намирт нь эрүүл мэнд гэж 67.1% үзсэн байна. За үр хүүхэд гэж одоо 74.1, одоо 74.3 буюу 90-бээр бол хамгийн нэгт гэсэн. Хоёрт нь эрүүл мэнд орж байна. За гуравт нь болохоор зэрэг гэр бүлийн амгалан бат бөх амьдрал гэж 65%-аар үзсэн байна. За эдгээр чагсаалтуудын маань одоо хамгийн бага буюу боловсрал гэж 31.4%-аар залуучууд маань ирэмбэлсэн байна. За энийг ингээд орон нутгийг хоттой харьцуулаад үзвэл бас харьцангуй өөр үнэт зүйлийн зарчим гарч ирэх бах тий. Боловсролыг бол одоо орон нутгийнхан маань 6 руу нэлээд хойш нь явуулж байгаа бол хотынхан маань бас нэлээд өндрөөр үнэлэх болов. За ингээд цаашлаа ингээд харах юм бол албан тушаал за хамгийн сүүлийн ирэмбийг нь би хэлчихье гэж бодож байна. Ирэмбэрээ 13-т буюу алдар цол нэр хүндийг орон нутгийнхан маань 13 буюу хамгийн сүүлд нь үтсэн байна. За 12-т нь бол хойноос нэвчж байгаа шүү. Нэр нөлөө бүхий танил тал гэж үтсэн байна. Авьяас чадварыг 11-т үтсэн байна. 10-т бол албан тушаал орж ирсэн байна. 9-т нь найс нөхөд эд хөрөнгө гээд за тэгээд нөгөө боловсрал маань 6-д хүний эрх маань 7-д ороод боловсрал маань 6-д ороод за 5-т шудраг эсийг ороод 4-т ажил мэргэжлийг ороод за 3-т нь болохоор түрүүний хэлсэнчлэн гэр бүлийн амгалан байдал, 2-т нь эрүүл мэнд, нэгт үр хүүхэд гэж үнэт зүйлийнхаа зарчмыг ирэмбэлсэн ийм тохиолдол гарч ирж байна. Залуу гэр бүлийн гишүүд үр хүүхдээ эрүүл мэндийг гэр бүлийн амгалан харьцаагаа ажил мэргэжил шудраг эс гэдэг одоо тий ингээ ирбэлж байгаа. За тэгээд энэ нь эргээд эндээс үсгэд гэр бүл тулгамдж байгаа асуудлаас үл хамааран эрүүл мэнд үр хүүхэд хамгийн өндөр ингэж байна гэж одоо ингэж үзэж байна. За соёл уламжлалт хандлага, нийгмийн өөрчлөлт хандлагаас ихээхэн энэ хамааралтай байх боломжтой юм а гэж үзэж байна. За залуу гэр бүлүүд одоо нөлөөлж байгаа хүчин зүйлсийг дундаж үзүүлэлтээр ингээд чагсаасан байна л та. За ямар үзүүлэлтүүдийг ингэж үзүүлсэн бэ гэхээр нийгэм эдийн засаг улс төр соёлын одоо зүйлүүдээс ихээхэн дунд зэрэг одоо нөлөөлдөг бөгөөд өргөн хэрэглээний бараа өсөлт өөр зээл мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа. Харин гендрийн хөвшил ойлголтын талаар ойлголт бол бага байна. За мэдлэг дутмаг байна. Нөгөө талаас гендрийн хөвшмөл ойлголтыг хүлээн зөвшөөрөгдөх байх талтай гэж үзсэн байна. За залуу гэр бүлүүд өөр зээл өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт бүх шатны төрийн байгууллагын үйлчлэгийн хүнд суртал хамгийн их нөлөөлж байгаа асуудлаа. Тэгээд зорилтод гэр бүлүүдэд ядуурл ажилгүйдэл өөр зээл хамгийн их одоо өндөр байна, нөлөөлж байна гэж өөртөө бас ингэж дүгнсэн байна. За энэ ирэмбийг одоо яг ирэмбэлсэн байдал бол байхгүй. Гэхдээ гендрийн хөвшмөл ойлголт бол 2.6%-аар асуудал болж гарч ирж байна гэж ингэж үтсэн ийм бас ийм хүснэгт байгаад байна л да. За өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнийн өсөлт бол бидний харилцаанд гэр бүлийн маань харилцаанд бол 401%-аар одоо ингэж нөлөөлдгөө гэж ийм үтсэн ийм хүснэгт байна. За дараагийн хүснэгт рүү оръё. Гэр бүлийн эдийн засаг амжиргааны байдал дундаж үзүүлэлтээр ингэж бас үзүүлсэн ийм хүснэгт байгаад байна. Эдрээр дандаа нөгөө эдийн засагтай ингээ холбоо хамааралтай
ийм үзүүлэлт болж таараад байна л да. Судалгааны дүнгээс ингээ харах юм бол залуу гэр бүлийн цалин орлого, амжиргааны төвшин, амралт чөлөө цагаа өнгөрүүлэх байдал, бизнес эрхлэх байдал нь хангалтгүй байдгаа гэж дүгнсэн байна. Та тааруухан гэж үзсэн. За харин зорилтод бүлгийн гэр бүлүүстэй харьцуулахад хоол хүнс тижээл, газар өмчлөх боломж, хүүхдийн суралцах нөхцөл, нийгмийн даатгал нь хэвийн буюу одоо сайн гэж зорилтод гэр бүлийнхэн үзсэн байна. Залуу гэр бүлд эдийн засаг амжиргааны дараах асуудлууд тулгамдсан одоо ийм үзүүлэлтээр гарч ирж байна. За үүнд одоо ямар үзүүлэлтүүд байна вэ гэхээр цалин орлого нэмэгдэх нь 42% буюу ойролцоогоор 3 гэр бүл тутмын нэгэн цалин орлого одоо ингээд нэмэгдэхгүй байгаа нь доо тий хүндрэлтэй гэж. За амжиргааны төвшин буюу 27.8% ойролцоогоор 4 гэр бүл тутмын нэг нь амжиргааны төвшин тааруу байна. Бизнес эрх боломж нь 22.5% буюу ойролцоогоор 5 гэр бүл тутмын нэг нь одоо тий хүндрэлтэй байдгаа гэж. Тэгээ яалтчгүй нөгөө эдийн засгийн энэ ингээд өөрчлөгддгөө ийм тэгсэн ирнэ ингээд нөгөө үнийн өсөлт тий энэ зүйлсүүдэнд тэдний амьдрал шууд нөлөөлдөг учраас эдгээр байдлаадаасаа үүдээд хоц суурин газар бараад адаглал хүүхдээ аятайхан сургуульд оруулъя. Өөртөө ч гэсэн хөгжиж гэсэн ийм шийдвэрүүд бас гарч ирдэг бахаа гэж бодож байна. Тэгэхээр яалтчгүй энд бол төрийн зохицуулалт. Тэр залуу гэр бүлүүдийг дэмжих юм бодлого хэрэгтэй байгаад байна тий. Сургая гэсэн ч одоо мэдээж одоо улсын сургуулиудаа бараадж байгаа ч гэсэн бусад хүүхдүүдийн ажил адил хөгжүүлэх, хэл соёлын хувьд одоо бага наснаас нь хөгжүүлэх гээд ямар ч эцэг эхийн хувьд бол эмзэглэлтэй сэдв байна штэ. Тэгэхээр энээсээ үүдээд яг бас энэ шийдвэрүүд гардаг бахаа гэж юм бодож байна. Тэгэлгүй яг залуу гэр бүлийг доктор сууршилтай, орон нутагтай ажиллаж амьдрах, ажлын байрыг нэмэгдүүлэх энэ нөхцөл байдлыг одоо төрийн зүгээс бодно гэдэг бол өөр их чухал. Одоо нэг ялангуяа хөдөөд ч гэсэн одоо залуу малчтын тоо буурж байгаа шүү дээ. Тэгээд үүнтэй холбоотой нөгөө залуу малчтыг дэмжсэн бодлого зохицуулалтыг улс даяараа л одоо хаана гэлтгөө бодож төлөвлөж гаргана гэдэг бол өөр их чухал болчиход байна. Мал аж ахуй гэдэг бол Монгол түмний орхиж болохгүй, салж болохгүй чухал соёл явж гин, уламжлал явж гин, амжиргаа явж гин, маш олон юм явж байгаа мал аж ахуйг дагсан. Бид нар ч одоо хос соёлтой ард түмэн гэж яриад байгаа. За гэтэл хос соёлынхоо нэг болох энэ мал аж ахуй хөдөөний залуучуудад зориулсан, залуу гэр бүлүүдэд зориулсан бодлогыг бодож, зангидж яг үүнтэй холбоотой зүйлүүдийг хийн гэдэг бол төрийн зүгээс хийх хамгийн чухал ажлуудын нэг нь гэж судлаачныхаа зүгээс харж явдаг. За тэгэл адаглаад л одоо бид нар чинь гэр бүлийн яамтай болцсон. Гэр бүлийн шүүхтэй болцсон. Эндээ хоёр шүүгч томилдсон. За гэтэл гол асуудал болох гэр бүлийн тухай хууль нь шинжлэхтэйг байгаа. Аль дээр үеийн хуулиар явж байгаа. Яг энэ салбарын эрдэмтэд бол одоо гэр бүлийн тухай хуулийг шинжилээд найруулад батлаад өгөөч гэдэг улсын их хурлд иргэн бариад одоо 4 дахь засгийн газрын нүрээ үзээд одоо бол энэ чуулгануудаар ингээ хилцэхгүй ингээд яваад байна. Гэр бүлийн хууль нь шинжлэгдээгүй байж яамтай болоод шүүгчтэй болоод нэмэр байна уу. Тэгэхээр нөгөө нэг төр өөрөө энэ тал дээр ажиллаа хийж гэр бүл рүү чиглэсэн бодлого тогтолцоогоо эргэж хараад хууль эрх зүйн үндсийн судлаад яавал өнөөдөр нийгмийн хөгжлийн хамгийн анхны суур нэгж чинь гэр бүл. Гэр бүл өөрөө доктортой, бат бих, аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай байж ийж тэнцэнээс цаашаа нийгмийн харилцаа явдаг. Тэгэхээр нөгөө нэг гэр бүл рүү чиглэсэн олон тол зүйлүүдийг хийн гэдэг нэг ялангуяа хөдөөд бол одоо залуу гэр бүлийн ажлын байр, санхүүгийн их усүрийг нэмэгдүүлэх, залуучуудад зориулсан үзвэр үйлчилгээ, залуучуудад зориулсан хөгжлийн гарц бодлогыг хэрэгжүүлж иж залуучууд одоо хот руу шингэх биш эргээд нөгөө нэг хөдөөний амьдрах нөхцөл байдал бүрдчихэд байгаа. За залуу гэр бүлүүдэд тулгамддаг нэг томоохон асуудал бол сурч хөгжиж гэхээр ямар ч боломж авахгүй хаалттай. За тэгэл хөдөө хотын сэтгэлгээний ялгаач нь өөрөө дэс өөр штэ. Дэс өөр. Цаг баримтлна гэж байхгүй. Цаг гэж байхгүй. Цаг нь гэхэд өглөө өдөр орой гэсэн 3 цагтай. Нараараа баримжуулдаг тий. Тэгээ яг тэдэн цагаас одоо хөдөө орон нутагт ингээ явж байхад нэг сургалт хийгээд явж байхад анзаардаг нэг зүйл нь гэхээр хөдөөний хүмүүс харьцангуй нөгөө сурч хөгжиж гэдэг нөхцөл байдлыг үүсгэсэн.
За энэ үүсгэсэн насыг ингээ харж байхад ихэнхдээ дундаас дэш насныхан сургалт янз бүрийн юм илүү төлгөө хамрагддаг. За залуучуудын хувьд нөгөө энэ тал дээр хойрог байгаад байдаг асуудлууд байгаад байдаг. Тэгэхээр эргээд нөгөө нэг залуучууд яагаад сурахаа зогсооч юу, мэдхээ зогсооч юу, залуучууд яагаад ийм тал дээр хүсэл эрмэлзэлгүй болчих уу гэхээр өөрсдийнх нь нөгөө нэг амьдралын дадал хэвшээл цахилах бат өөрийгөө бүрдүүлж байгаа нөхцөл байдлууд энэ тал дээр ер нь бол ингээд хойрог болоо авчиж ин л та өдөөний залуучууд. Энэний өөрөө эргээд нөгөө чанаргүй докторгүй гэр бүлийг үүсгэх ийм нөхцөл байдлыг болоод бий болгоод байна. Одоо аль ч аймгийн сумын засаг даргын тамгын газар иргэдийн урлагийн төлөөлөгч гээл байгууллагуудаас хөдөөр нутагт хүний хөгжлийн талаар, гэр бүлийн талаар, сэтгэл зүйн талаар олон талт одоо лекц өөрсдөд нь хэрэгтэй зүйлүүдэд ингээд зохион байгуулахад яг тэр насныхаа ирэхгүй байна гэдэг чинь тэгэл яг өөрсдийнхөө энэ гэр бүл гэдэг төвийг ямар чухал вэ гэдгийг ойлгохгүй байгааг нэг тод жишээд гэж би бас харж явдаг. Дунд говь аймгаар бол нэлээд сургалт хийж явж исэн л та говь хөхталд бол 2 чудаа очсон, их хитэд очсон. За тэгээд тэнцээ анзаарч яхад ерөн сургалтанд сууж байгаа хүмүүсийн за нэг 3-4% нь л залуучууд байдаг. За үлдсэн хувь нь бол ингээд дандаа дундаас дээш насныхан, ахмад насныхан байдаг. Тэгэхээр нөгөө нэг энэ нөхцөл байдлыг аль болох бодож, аль болох одоо иргэдийн уралд засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа лекц семинаруудад ядчил одоо ийм зүйлүүдэд идэвхтэй хамрагддаг байх нь өөрөө чухал юм болов уу гэж би бас бодож явдаг. Тийм шүү те. За тэгээд Дундгой аймгийн жишээн дээр одоо ингээд судалгаад олныг нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар үргэлжилж байгаа. Залуу гэр бүлийн харилцааны хувьд хэрүүл маргаан, үйл ойлголцол, за цаашлаад хүүхдэд тавих анхаарал багасах, орхигдуулах энэ зүйлсүүд нь түгээмэл гэдэг ийм дүгнэлт гарсан байна. За үүнээс үүдэлтэй хүүхэд гэмт хэрэгт холбогдох захим донтолтой одоо өртөх асуудлууд гарч байна гэсэн ийм хэсгийг бас танилцуулах гэж байна. За ингээд анзаараад харах юм бол залуу гэр бүлийн харилцааны өнөөгийн нөхцөл байдлыг ингээд судалсан байна. За судлахад ээж, за хүүхдүүд болон аав, найз нөхдөдтэйгээ харилцах харилцааны дундаж үзүүлэлт нь 417-оос 436-гийн хооронд хэлбэлцэж байгаа нь за дурдсан одоо асуудал гаргадгүй гэлтгэж байгаа. За харин хадам аав одоо хадам ээжтэйгээ харилцах, үеийнхний харилцаа, эхнэр ба нөхрийн харилцаа, бусад үзүүлэлтүүдээс бага байгаа нь цаашид анхаарах харилцааг дэмжсэн олон талт үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн ийм одоо судалгаа асуумжинд хариулсан байдлаас нь гарч ирж байна л та. За залуу гэр бүлийн харилцааг зорилттой гэр бүлийнхтэй ингээ харьцуулаад яваад байгаа юм байна. Тулгамдж байгаа асуудал нь харьцангуй багч одоо ийм дараах ийм тулгамдсан асуудлууд гарч ирсэн байна. За үүнд эхнэр нөхрийн хоорондын одоо үйл ойлголцол за маргаан үйл итгэлцэл нь 21.1% буюу ойролцоогоор 5 гэр бүл дутмын нэг нь ийм үйл ойлголцолтой маргаантай байдгаа гэж өөртөө хариулсан байна. За хүүхэд захим донтолтод буюу одоо өртөх ийм байдал нь одоо өөрөөр хэлбэл дэлгэцэн хэрэглээ өндөртэй нь 17.6% буюу ойролцоогоор 7 гэр бүл дутмын нэгт нь яг ийм донтолттой одоо хүүхдүүд байна гэсэн ийм асуумжийг өөртөө ингэж гаргаж ирсэн байна. За хүүхдүүдтэй тавих анхаарал халамж багасах орхигдуулах нь 14.6% буюу ойролцоогоор 8 гэр бүл тутмын нэг нь одоо ингээд байгаад байна гэж. Тэгэхээр зарлуу гэр бүлийн харилцааны хувьд хэрүүл маргаа үр хүүхдэд тавих анхаарал багасч орхигдуулж байгаа нь бол түгээмэл байна гэдгийг ингээд судалгаагаар харагдуулсан байна л да. За яалтчгүй одоо яг мал дээр байгаа гэр бүлүүдийн хувьд бол нөгөө ахуугаа хөөгөө явчихдаг тэгээд ахуугаа хөөгөөд л тэр дундаа хүн болтгоо гэдэг. Тэгээд сүүлийн үед бас айгүй сонирхолтой нэм малчтын залуу гэр бүлийн малчтын одоо ийм блогууд бас өөртөө айгүй хөрхөн өөрсдийнхөө амьдралыг ингээд юу болгоод рил болгоод оруулж байгаа хит хитэн нэг ийм гэр бүлүүдийг бас харахтаа айгүй баярлж байсан. Одоо тухайлбал нөгөө дундгой аль говьд нэлээ байдаг Немка гэдэг нэг охин байгаа штэ ерхийлэгч хүртэл гэрт нь очиод тэгээ би ингээд ихэндээ бол айгүй ичдэг байсан харин сүүлдээ бол аав ээжийнхээ малчин гэдгээр нь би ингээд айгүй бахархах болсон ингээд ярьжсэн тэгэхээр тэндээс ингээд харахаар залуу гэр бүл биш ч гэсэн яг одоо ингээд нас тогтсон дунд иргэн насны гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд эргээд ингээд гэр бүлийнхээ амьдралыг сурталчилж байгаа нь эргээд бид нар ингээд хотын төв сойрон газарт амьдарч байгаа биднэрт бол айгүй тийм сонирхолтой байгаад байгаа байхгүй. За нөгөөтэйгөр тэр хүмүүсийн амьдралын одоо ингээд үзүүлж байгаа
дүрстэй тэр бичлэгүүдээр дамжуулаад ингээ харах юм бол маш завгүй тэр мал ахуйн хойноос ингээ явж штэ. За сүүлд нөгөө нэг хөвсгөлийн нэг тэр гэр бүлийн эхэндээ 3 төмсчүүл аягүй тийм сонирхолтой нэрлсэн байсан юм а. Тэгээ сүүлдээ тэр нэршлээ өөрчилсөн л хэлээ л те. Тэгээ тэр хөвсгөлийн залуу гэр бүл ингээ нүүдэлж байгаа тий. Одоо ингээ нөгөө өвөлжөнөөсөө буугаад хаваржаар угаа явж хэдэн өдрийн юм аялал болдог байгаа байхгүй. Тэгээ ингээ тэр дүрснээс хараад ёо ста нэрэ цутрах юм байна да тий мань митийн хүмүүс бол чадахгүй юм байна да гэх хэмжээний тийм ачаалалтай ахуйтай соёлтой ингээд амьдраад ч тэр дунд нөгөө хүмүүс маань хүүхдүүдтэй цаг гаргах хүүхдүүдэд анхаарах гэдэг зүйл яалтчгүй ингээд орхигдуулж тэгээ энэ гэлээгээд одоо ахуй маань өөрөө хүүхдийг сонсох хүүхдийг дэмжих тал дээр юм тааруу юм а гэж хэлчихэж байгаа зүйл бол биш. Харин яг энэ ахуйн дундаа хүүхдтэйгээ ярилцах хүүхдийнхээ сэтгэл зүйг орхигдуулахгүй байх гэдгийг манай орон нутагт амьдарч байгаа гэр бүлүүд маань бас тээж яваасай гэж ихээхэн хүсэж байна. За залуу гэр бүлийн сэтгэл зүйн байдлын үнэлгээг бол ингээд үнэлсэн байна. За мөн л зорилтод гэр бүлтэйг ингээ харьцуулсан байна л та. За ингээд үнэлэхэд биш үү? Хамгийн өндөр тоогоор юу гарч ирсэн бэ гэхээр 334%-аар эрүүл мэндэ биеэ үл хайхартгаа гэсэн юм үзүүлэлт залуу гэр бүлүүдэд бол ингээд ялцчгүй нөгөө залуу хүний ааг омгоороо тий ханаа төрсөн чинь ингэж байгаа тэгтэр чинь нэг сарамстай шүүл гойч гэдэг юм үү тий ингээл зүтгэж байгаа. За хамгийн бага хуваараа өөртөө итгэлгүй амьдралын итэх муутай гэж 211%-аар мөн залхуу хориг гэж бас гарч ирсэн байна шүү. Сэтгэл зүйн юугаар. За санаа зовнил бол 317%-аар өндөр гарч ирсэн байна. Дараагийн дугаарт нь 328%-аар стресс бухимдал өндөртэй гэж гарч ирсэн байна. Өндөр төсөөдий. За тэгээд үрлэгэн зан гэж гарч ирсэн байна. Сэтгэл зүйн байдлын үнэлгээг гэж үзсэн байна. За тэгээд залуу гэр бүлийн сэтгэл зүйн байдлын үнэлгээг авч үзэхэд өөртөө итгэлгүй, итгэхгүй байдал, залхуу хориг сэтгэл гутрал, айдас төгшөөр за хоол болон амралтын буруу хөвшил зуршил нь бусад үзүүлэлтэд харьцуултад доогуур буюу сэтгэл зүйн ийм үзэгдлүүд нь нийгмийн одоо тий үзэгдлүүд нь өөртөгт одоо ийм хамгийн бага байсан байна. За харин эрүүл мэнд үл хайхрах стресс бухимдал үрлэгэн зан санаа зовнил илэрх нь дунд гэдэг одоо ийм хэмжигдэхүүнийг гэдэг ингээ харуулсан байна. Залуу гэр бүлийн сэтгэл зүйн байдлыг зорилтод гэр бүлтэй харьцуулахад тулгамдж байгаа асуудал нь багч гэсэн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд биеэ үл хайхарч байгаа байдал стресс бухимдал зэрэг нь одоо ингээд те дөрвөн тотмын нэгтэн байна. Стресс бухимдал бол хүнийг сэтгэлийн хямралд оруулах, эвгүйцэл төрүүлэх, зан үйлд нь өөрчлөлт оруулан ажил амьдралын амжилт одоо тэ бүтээлийг бууруулдаг. За бие махбод болон сэтгцийн эрүүл мэндэд муугар нөлөөлдөг ийм сэтгцийн өөрчлөлтийг үүсгэдэг ийм талын хүчин зүйл болж гарч ирж байна гэж одоо судалгааны маань дүгнэлт бас гарч ирсэн байна. За судалгаа талын нэвтрүүлэг өнөөдөр залуу гэр бүлд тулгамдж байгаа асуудал гэсэн сэдвийн хүрээнд Дундгой аймгийн жишээн дээр ярьлаа. Өнөөдрийн дугаартай хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Үргэлжлүүлээд та 12 цаг 5 минутаас урмын алхам нэвтрүүлэгтэй хамт байгаарай. Түр баяртай. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна.